За мөн энэ аппаратыг бас нэг давуу тал нь гэх юм бол хэсэг газрын цэсэн хангамж болоод захын мэдрэлийг болохоор сэргээж өгдөг рүү илүү онцлогтой байдаг. Тэгэхээр мөн одоо хэсэг газрын одоо мэдрэлийн сайн саажилттай хүмүүст бас орох нь бас илүү тийм зохимжтой байдгаа гэж үздэг. Сайн байцгаана уу, доктор Чингүү эмнэлгийн арьс гоцлын эмч Амар заяа байна. За та бүхэндээ LPG аппаратын талаар мэдээлэл хүргэе. За LPG аппаратны хувьд гэх юм бол энэхүү гар нь болохоор роллер болон сакшн гэсэн үндсэн юм хоёр хэсэгтэй байдаг. За тэгэхээр энэ аппарат нь хүний бид яаж үйлчлэх вэ гэхээр тухайн бай хэсэг буюу өөрөөр хэлбэл сонгосон тухайн хэсгийг эхлээс хороод за дараа нь болохоор зэрэг ийм жижигхэн хөдөлгөөнөөр хөдөлгөөн хийж одоо хүний биеийн одоо арьсан дээр бол үйлчилдэг. Ингэснээрээ тухайн өг бүхий хэсгийг сорж авч байгаа болохоор целлюлитийг болохоор задлж өгдөг. Хэсэг газрын цусан хангамжийг болохоор сайжруулад өгчдөг. За ингээ хэсэг газрын цусан хангамжийг сайжраад ирэхээр хаван болон хавдрыг болохоор хөөж өгдөг. Тунгалгын урсгалыг болохоор нэмэгдүүлж өгдөгөөр онцлогтой байдаг. За энэ аппарат нь ер нь ямар төрлийн одоо хүмүүс орох вэ гэхээр аль болох дасгал хөдөлгөөн бага хийдэг. За мөн одоо биеийн аль нэг хэсгээр болохоор галбирчхийг хүсэж байгаа, арьсаа чангалахыг хүсэж байгаа хүмүүст бол орох нь бол илүү их тийм зохимжтой байдаг. За мөн энэ аппаратыг бас нэг давуу тал нь гэх юм бол хэсэг газрын цэсэн хангамж болоод захын мэдрэлийг болохоор сэргээж өгдөг рүү илүү онцлогтой байдаг. Тэгэхээр мөн одоо хэсэг газрын одоо мэдрэлийн сайн саажилттай хүмүүст бас орох нь бас илүү зохимжтой байдгаа гэж үздэг. Энэ аппаратанд орж байгаа хүмүүсийн хувьд болохоор эсрэг заалт гэж байдаг. Эсрэг заалтын хувьд гэх юм бол бие одоо аль нэг хэсэг дээр тухайн орж байгаа хэсэг дээр бол ямар нэгэн тийм ил шарахгүй бол байх ёстой. За LPG аппаратанд орж байгаа тухайн хүний хувьд юуг анхаарах вэ гэхээр за аль болох тухайн үедээ хөнгөн чанарын дасгал хөдөлгөөн хийгээд бага зэргийн одоо хоолны дэглэмтэр барих нь бол бас илүү зохимжтой, илүү их одоо үр дүн бол гаргадаг гэж үздэг байгаа. LPG аппаратны хувьд гэх юм бол нэг курс эмчилгээ нь 10 удаагийн оролттой байдаг. Тэгэхээр ерөөдөө бол 2 өнжөөд нэг удаа LPG аппаратанд орох нь бол илүү зохимжтой байдаг бөгөөд за эхний нэг курс эмчилгээ явахад тухайн хүний бие ерөөдөө бол бэлтгэгдээ целлюлит энэ төр маань бол задарч эхэлдэг бол 3 курс явах нь бол илүү их тийм үр дүн бол үзүүлдэг байх нэ. За LPG аппаратанд бол ямар ч насны хүн орж болно. Эрэгтэй, эмэгтэй, ерөөсөө нас харгалзахгүй бол орж болдог ийм аппарат байх нэ. За төрснөө дараах одоо хөвлөөгээрээ бол тархалтай хүмүүс бол их байдаг. Тэгэхээр энэ хүмүүст бол LPG аппаратанд орох нь бол илүү зохимжтой. Гэхдээ бол курс эмчилгээгээрээ удаан хугацааны курс эмчилгээ бол шаарддаг. Үр дүнгийн хувьд гэх юм бол тухайн хэсгийн одоо цусан хангамжийг сайжраад целлюлит энэ төр багасдаг, илүү их галбирчж ирдэг. Арьс нь бол чангарах зэрэг ийм үзэгдлүүд бол гардаг байх нэ. Ихэнх бүсгүүчүүд ихээхэн тохиолдог хамгийн том асуудлуудын нэг бол буглагын одоо арьс унжиж одоо өөхөлсөн ийм асуудал байдаг. За энэ дээр болохоор бид нэр ямар арга хэмжээ авдаг вэ гэхээр арьс гоцлын эмчтэйгээ хавсраад өөхний тарилга эмчилгээ болон LPG аппаратанда курс эмчилгээгээр орох нь бол илүү зохимжтой байдаг. Ингэснээрээ өөхний эдийн хэмжээг багасгаад арьсыг нь болохоор чангалаад өгдөг болохоор илүү их тийм үр дүн бол үзүүлж чаддаг. Хэрвээ та одоо LPG аппаратанд орохоор ингэ сонирхож байгаа бол тухайн аппаратыг маш сайн судлах хэрэгтэй. За ерөөхдөө бол LPG хийдэг газрууд бол маш олон болсон. Тэгэхээр аль болох FDA-ээр баталгаажсан ийм аппаратанд орох нь илүү найдвартай байдаг байх нэ.